Дэлхийн монголчуудын MJ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Ямар нэмэх нь халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 2 дугаар студиэс царим удаа Аримны бий болон Аш муутай Арин хамтран хүргэдэг найруулагч өнөөдөр Чимбад ажиллаж байна. Өнөөдөр манай Hot Topics нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай цахим зээлийн аппликейшн Payon хамтран ажиллаж байна. За мөн яг л хайр шиг маскулан брэнд хамтран ажиллаж байна. Өглөөний минь тарай сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амруу. Сайхан амарсан. Зя зарч юулж байна. Өнөөдрийн Hot Topics-ийн сэдвүүдээс орохоос өмнө YouTube-ийн коммент уншаад бүгдээрээ сэдвүүд орцгоё. За YouTube-ийн коммент дээр тунгаа довдон гэдэг 7460 гэдэг хэрэглэгчээс ийм коммент ирсэн байна. За Pop ламыг сонгохдоо тийм сүртэй сонгодог гэдгийг хаад мэдэрнээсээ мэдэж авлаа. Энэ бодвол hot topic-ол хэлж байгаа. Мэдэж авлаа. Цагаан хар утаа гардаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Баярлалаа хоёроо гэдэг коммент ирсэн байна. Баярлалаа. баярлалаа. За дараагийн онцлог коммент болохоор баярлалаа хоёроо би Чикагогоос сонсд юм а. Гэхдээ Facebook, Instagram орох дургүй. Гэхдээ танай радиог YouTube-ээс сонсдог. Гэрээсээ ч гарах дургүй болсон над чиг хүнд мэдээлэл хүргэж байдаг. Их хань болдогт маш их баярлалаа гэсэн коммент ирсэн байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд энэ аягүй гоё коммент. За YouTube коммент уншиж байгааг сонсох таатай мэдээ байна. Гэтэл яг дугаартай хамааралтай коммент бичих гэсэн тулгамдаад байгаад байна шүү. Next time бичнэ гэж Хээс Сэлэнгэ 1211 гэдэг хэрэглэгчдсэн байна. За яг одоо бид хоёрын одоо зорилго дэлхийд дахинд өдөр болгон янз янзын сэдвүүд ингээд өрнжээдэг. За энэ сэдвээс холдохгүй энэ мэдээлэлтэй танилцж чадчих бол бид хоёрын одоо зорилго биелж байгаа гэсэн үг ээ. За өнөөдрийн сэдв чамаас эхлэх үнэ. За надаас эхлэе. За ингэсэн одоо энэ бүсгүй нэрийг бид нар ч одоо нэг 2000 одоо 10 за 20 он гараад юм биш үү те. За 2020 21 22 ч юм уу бахан сонссон. Холливуудын алдарч жүжигчин Johnny Depp-ийг бол бид нар ч одоо зөндөө олон киногоор нь мэднэ л дээ. Johnny Depp-ийн миний одоо шууд санаанд орж байгаа нөө Charlie ба шоколадны үйлдвэр санаанд орж байна. Өөр чи зөндөө олон кино байгаа шүү дээ. Хайчин гарт Эдвард юу юучлээ дээ. За энэ жүжигчин залуу маань 2018 онд Washington Post дээр Johnny Depp-ийг гэр бүлийн хүчирхийлэгч, архичин, за тэгээд бэлгийн хүчирхийлэгч гэдэг нэртэй одоо бүхэл бүтэнтэй томоохон нийтлэлийг X ихнэр Amber Heard гэдэг жүжигчин бүсгүй бүр нийтлүүлсэн байдаг. Тухайн үед энэ бүсгүй маань нөгөө алдарт MeToo хөдөлгөөнтэй нэгэн адилаар бөө жухам од болоо Johnny Depp шиг муухан Холливуудад байгаад исэн л та. За тэгсэн чинь одоо нөгөө үйл явдлын ингээд үнэн яванда одоо тайлагдаад Johnny Depp хүчирхийлэгч нь биш Amber Heard өөрөө хүчирхийлэгч нь болж таарсан. Тэгээ шүүх хурал нь бас 6-7 хоногийн турш нилээд сүр дуулаантайгаар өрнөж байсан. За тэгвэл одоо ямар мэдээлэл цэцэгдээд Amber Heard маань ингээд юун дээр тренд дээр ороод ирсэн бэ гэхээр 2 ихэр хүүхдээ үлгийдэн авчээ. За энэ жил 39 настай одоо манай царамуутай айртай үейтингийн өхөр хонжилтэй. манай онжоо юм биш үү? Тийм танаа онжоо энэ бүсгүй маань одоо Америк нэгдсэн улсад ээжүүдийн өдөр гэж энэ өдөр болдог. Энэ өдөр одоо өөрийгөө Агнес болон Ocean гэдэг хоёр одоо ихэр хүүхдээ үлгэдэж авсан гэдэг энэ мэдээллийг цацжээ. Тэгэхээр 2021 онд одоо бүсгүй маань анхны охин Өвнө гэдэг охиныгоо үлгэдэж авсан. Гэхдээ тухайн үед тэгч ихэр хүүхдэд түрүү тэлгсэн гэдэг энэ мэдээлэл нь цацагдчихсан. Тийм үү? Яг өөрөө төрүүлэх юм уу те? Үүнээ. Одоо энэ хоёр ихрээ бол өөрөө төрүүлсэн. Энэ хоёрын ч би бас тэгчих юм болов гэж бодлоо. Би бүр түрүү энэ мэдээллийг цацагдсныхан дараа аав нь хинбэ гэж хагаад. Би бүр яг тэгж яасан. Хоёулаа яг адилхан сэтгэж. Би надад ихтэй таамаглаа нөө. Таамаглан тэхий. Ойлгомжтой манай ах. Айоо, Elon Musk. За Amber Heard хин Johnny Depp-тэй нэр холбогдохоос өмнө эсвэл дараа нь аль хэлэнд нь Elon Musk-таас нэр холбогдоод яваад исэн санаж байна. За тэгээд бид хоёр Hot Topics-ийн өмнөх дугааруудаараа бүгдээрээ Elon Musk хэрхэн хэрвээ өөрийнх нь хүүхдийн төрөлөө шууд $15 сая мэ гэдэг. Жод дэлхийн хамгийн баян хүн байгаа даа тий. Тэгээд сар болгон хэдгэлээ $100,000 илүү $50,000 илүү. 100,000 басан баха. Йоо за тэгээд би энэ Amber Heard-ийн ингээд Instagram
постыг нь уншсан. Тэгсэн чинь би өөрийн нөхцлөөрөө өөрөө ингээд дахиад ээж болж байгаадаа маш их баярлж байна гэж хэлж байгаа. Өөрийн нөхцөл гэдэг нь юу юм болоо гэж би бас бодчихлаа. Тэр магадгүй ингээд нөө тухтай нөхцлөөр маш ингээд хариуцлагатайгаар би одоо ингээд ээж болж байгаа гэж зарласан байлаа. Гэтэ аавыг бол ерөөсөө албасаар хэлэхгүй байгаа даа. Аавыг бол үнэхээр нууцлж байна. Тэгээд би бодлоо л доо. Ойлгомжтой юм дэр. Аав гэж хүн байхгүй нөгөө бас өндгийн эсмэсээр сулгасан болооч гэж бодох шиг заяа. А гэхдээ одоо энэ хүн чинь нөгөө Johnny Depp-ийн шүүх хуралдлаас хойш өрөөсө Америк байтугай дэлхийд даяар үзэн ядуулаад за тэгээд ингээд нөгөө хамгийн одоо алдартай хамгийн муу нэртэй алдартай болж хувираад байсан. Тэгээ Эспанд очиод нам гөмхөн нэрээ солиод амьдарч байгаа гэдэг энэ тэгж амьдарч байсан. А тэгээ тухайн үед нь ингээд бас нөгөө мэдээж ингээл энэ чинь дэлхийн хэмжээний од эмэгтэйг чинь хичнээн нэрээс олсон ч гэсэн таних хүн нь тань штэ. Таниад ингээд бичлэг ингээд гудамжинд таарад гарын үсгийг авахгүй бичлэг хийсэн чинь нэг тийм сони эвгүй бичлэг би харсан. Нөгөө хүүхэд нь ээжээ гэж дуудаж байхгүй одоо тэндээс ч юм уу тэндээс ч юм уу гэсэн чинь baby гэл нэг тийм сони хөндөй нэг ээж юм биш юм шиг. Тэгээ би ямар энэ нэг л анханасаа л нөгөө анхны харцаар надад таалагдаагүй өргөлжлөл одоо ч таалагдахгүй хിവэрэл ах юм байна л та гэж би яг бодож илээ л та. За яг одоо манай Айритой бол Amber Heard нэг тийм дургу болсон хүмүүс бол маш олон байгаа. Анханасаа ч таалагдсан хүмүүс байгаа. Гэтэ би нөгөө энэ сүүлийн үед чинь ингээ хиймэл оюунаар хүний царай мараг ингээд нөгөө тооцоод хэр юу зөв төрхтэй гэдгийг бүр тооцож болдог болсон юм байна шүү дээ. Нэг тийм одоо юугаар одоо видеогоор харж исэн хамгийн төгс одоо нүрний хэлбэртэй хүн алдартай юм бэ, пропорцтой хүн бэ гэсэн чинь Amber Heard гарч ирээд байсан тийм. Тэгэхээр ялтчгүй хэдий одоо ингээд нэр муутай жингсэн мөртлөө за тэгээд их үзэсгэлэнтэй болохоор ингээд ялтчгүй ингээд хүмүүсийн анхаарлын төвд байгаад байна тийм. Ялтчгүй үнэхээр хөөрхөн хүүхэн. Би одоо 2018 онд гарсан London Fields гэдэг киног санаж ин л да. Энэ дээр нөө femme fatale буюу одоо нөгөө эрчүүдийг ингээд те юу ч болж исэн өмнөөс хөрвүүлэх чадвартай тийм үзэсгэлэнтэй тачаангой эмхтэй дүрийг бүтээжсэн байхгүй. Тэгээ би бүр эмхтэй хүн байтлаа энэ ямар хөөрхөн хүүхэн бэ гэж бодоод үзчихсэн. Тэгсэн чинь тухайн үед манд бачка чинь Johnny Depp гэртээ бараг хорцсон зодоол явжсэн юм би. Тэгэл тэрэндээ гоё дүр гаргаал гээл. Гадуур болохоор өөр юм хийгээл тэгэл явж ирсэн юм байлээ. Йоо манай найрал ямар мэдрэмжтэй юм бэ? Энд чи хараа Amber Heard Elon Musk хоёрын зураг өгч байна. За ингээд Elon Musk-ийн ингээд баруун хацар дээр нь уруулын бодог тавьсан юм гац. А тийм байна. Үнсцэн зураг нь тий. Тухайн үед чинь Elon Musk чи өөрөө нөгөө юу яасан штэ. Johnny Depp-ээс саллаа гэдгийг ингээд мэдээлэл цацагдаж эхлэнгүүт Elon Musk яг одоо хайвал баг гарч ирэх бах Twitter дээр X дээр бичээд Amber Heard бол үнэхээр тачаангой юм хтэй би бол ингээ уулзахаас татгалзахгүй ч л бүр тэгжсэн нэг тийм юм болсон шүү. Тэгээд яг энэ ингээд үйл явц нь болоод энэ хоёрын талаар яриул бас их юм байна. Гэтэ би эфирээр ярмааргүй байна. Хүмүүжил зөвшөөрөхгүй байна. За хамтран ажиглашаа танилцуулаад дараагийн мэдээлэл рүү орцгоё. Манай өнөөдрийн hot topics нэвтрүүлэлтэд хэрэглээ бүрт орсон цэглийг Payon-оос ураатай. Payon технологийн аппликейшн хамтран ажиллаж байна. За та Payon аппликейшнийг гаргасандаа суулгаад хизээс ч хаанаас ч хүссэн газараас онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хялбараар авах боломжтой. Тэгэхээр хамгийн гоё нь зээлээ төлөхөд өөрөөс сонгох боломжтой ба 30 хүртэлх сарын хугацаатай авч болно. За хэрэг аппликейшнаас зориулаад бас Payon гэмээр шинэ төлөв гаргасан байна. За тэгэхээр Payon аппликейшнээр 75 сая төгрөг хүртэлх төгрөгийн орон сууц зарцуулсан зээлийг чухал үедээ 5 минутанд шийдэх боломжтой. Ийм одоо бүтээгдэхүүн байна. Ер нь за одоо санхүүгийн нөхцөл янз янзын ингээд таардаг шүү дээ. Ашигтай нөхцөл байж болно. Гинт олонгууд санхүүгийн ийм гарцгаалгаанууд хэрэгтэй болдог. За энэ тулд Payon-ыг бид бүхэн санал болгож байна. Android үйлдвэрлэлийн системд бол та бүхэн Google Play Store-оос Payon-ыг авч аваад iOS үйлдвэрлэлийн системд бол App Store-оос авчаарай. За ер нь бол бас яг аминд орно. Ялангуяа энэ өндөр дүндээ богино хугацаанд орон сууцаар зарцуулсан зээлийг цахимаар авах боломжтой байгаа юм бол бас нэлийн хөгжөөд дараагийн хөгжмөд хүрч байна. За 7533 11 усны дунд 7533 11. Payon маань бас цахим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэдэг хэрэгцээ бүр төрсөн олон төлөвлөгөөнтэй нэмээд цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нөлөөлөх боломжтой. За Facebook зэрэг
Facebook-оор P-on-TBF гэдэг хариул албатай Facebook пэйж нь та бүхэн лайк дараарай. Мөн Instagram хуудас P-on-official гэдэг. За Tammo-finance.com гэдэг албатай вебсайт таанаас ороод дэлгэрэнгүй мэдээлэл нөхцлүүдийн авах боломжтой шүү. За мэдээж хэрэг хамгийн гол нь P-on бол таны санхүүгийн хэрэглээ бүр төршин зээл болгодог P-on-ыг татаад авчих чухал дараа бүхэн татаж аваарай. Зяма төлөвлөлтөд P-on хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа. За суура би бас аримтай санал нийлж байна гэдэг. Нөө Илон Маск аваа юм шиг гэдэг дээр ярьж байгаа хэрэгтэй. Яасан ч гарахгүй гэж бодож байна. Илон Маск яг одоо нөгөө энэ тэнд одоо зэрэг зүг бүрэлдэхүүн үлдэх сонирхолтой байдаг шүү дээ. Амар тэр үлдэх байх одоо. Агүй харин яг энэ тухай бүр нэрийг бацаа. Илон үлдэхгүй юм шиг байлээ гэж ойлгосон. Гэхдээ Илон Маск Амбер Хёрдийг үргэлж чахта үнээс үлдээсэн юм лээ. Эсвэл үлдээсэн. Тэгэхээр нөхөд төрүүлэх боломжтой ингээд үлдээсэн байх магадлалтай. За тэгэхээр магадгүй Илон Маск нэг л одоо өөр гэсэн нөхцлөөр ч юм уу ямар нэгэн нөхцлөөр өгсөн байж магадгүй. Би зөвхөн Амбер Хёрдийн постыг уншаад их бахархалтайгаар бичсэн байна л та. Энд ч одоо ингээд би ингээ өөрийн нөхцлөд тааруулж байгаад өөрөө ингээд хийж болж байгаад маш их баярлалаа гэхээр нэлээд тийм өөрх нь хүндэлдэг хүнээс аавыг авсан байх магадaltaй юм шиг надад санагдлаа. Мөнгө төгрөгийн хувьд бол асуудалгүй юм шиг байна. Яг тэгвэл би маш хариуцлагатайгаар энэ хүүхдэд үснэ гэдэг чинь хүүхд үсгэж бөөн ажиж штэ тий. За тэгэл мөнгө төгрөгийн асуудал. Тэр нь асуудалгүй юм байна гэж би ойлгогдлоо. Энд чинь уг нь Johnny Depp-тэй шүүхтэй ялагдаад санхүүгийн хувьд бол нэлээд л асуудалтай болсон байх ёстой штэ тий. Тэгтэл тийм ерөөс санаа зовх зүйлүүд их бахархалтаар биднийг бодоход энэ нэг нь том хүн байхаас гарцаг юм уу? Энэ дэлхийд тэр амар өрдийн энэ том их эгод нь таарсан хүн бараг л ганцлаа гэж ярьж байна. Яа, just аригүйч ховыг баазах шиг байна. Яа. Өшрөө манайхаа сэгэлэлчлөө. Ахыгаа бодоод гэдэг. Бүр яалтчгүй. За энэ цуурайтад хэллээ гэдэг комент их л орж ирээд байна. Цуурайтад байна л гэдэг. За би энэ дээр бол ямар нэг юм дараагүй. Манайхан одоо өчнө шийд хэлгүүдээ дараагийн мэдээлэл рүү орж идэв. Студ бол нүгээд байгаа удахгүй манайхан бүүнөрөө сайхан жигдэрчнөө. Өө манай найруулагч нь зүгээр Илон Маск Амбер Хёрдийн зургуудыг ээлж хэлж ирэн өстөө. Яа цэцэр нүгч чинь. Энэ дээр бол энэ хоёр хүн өстөө янзын жаргалтай шүү дээ. Сайхан л хосууд байж тээ. Одоо тийж харж байна. Тэгэд би зүгээр анзаарсан Илон Маск Амбер Хёрд зайгаа барьж эхэлсэн. Тэгсэн бүр ил зайгаа барьсан те. Нилийн татна ажилласан. Яг энэ шүүх хурлын үеэр өөрөө ингэ дэмжээд нэг талтанд байжсан. Сүүлдээ зайгаа барьж эхэлсэн. Холбоо барих гэж оролцсон чинь татгалцсан гэдэг шүү дээ бүр. Өө тийм үү? Цуурсан юм аа. Бүр өргөжлүүлээ. Базаад байвал базаад байх те. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За өчигдөр, уржигдөр ер нь өнгөрсөн 7 хоногжингоо нэг сэдв хүмүүсийн анхаарлын төвд байлаа. За өчигдрийн байдлаар жишээ нь Soviet Spacecraft Cosmos 482 гэдэг re-entry гэдэг энэ хайлт Америкийн нэгдсэн улс 100 мянга. За Австралид 20 мянга, Их Британд 20 мянга гэх мэт ийм хайлттайсэн байна. За. Тэгэхээр ер нь бол дэлхийд даяар энэ Оросд ч гэсэн энэ хайлтууд нь гарч илээ. За дэлхийд даяар ялангуяа энэ чинь одоо шинжлэх ухаантай холбоотой юм мэдээлэл ийм өндөр хайлттай байдгүй. Энэ сонирхоод байгаа энэ юу юм бэ гэдгийг яагаад сонирхоод байгаа бүгдээр ярив. Cosmos 482 гэдэг бол 1971 онд ниссэн ийм 72 онд юм байна. Ниссэн ийм хүлэг юм байна. За энэ хүлэг за ингээд нисэж явахдаа дөрөвд хүй гэж байдаг. Нисээд энэ чинь ингээд дөрөвд хүй дээр доголдоод ажиллаагүй. За энэ дэлхийн татах хүчнээс гарах ёстой байсан яг тэр хэсэг дээр ажиллаагүй. Тэгээд үлдснээс болоод нам орбит буюу нам дагалдах хүчээр ингээд тойроод үлдсэн ийм одоо юу юм бэ л да сансрын хөлөг гэх юм уу? Сансрын. За энэ сансрын хөлөг одоо буцаад дэлхий рүү орж ирж байгаа юм байна. За ингээ хүмүүсийг айлгаад байна. 500 кг. Ууг нь бол 500 кг солир ч юм уу өөр зүйлээс нь бол дэлхийн агаар мандал руу ороод үрэлтийн хүчээс болоод хайлаад бутраад дуусчихна л да. Гэхдээ Cosmos 482 өөр. Яг тэгэхээр Cosmos 482-ын зориулт нь сугар гарих зориулагдсан. За энэ Оросууд чинь зөвлөлт холбоотой улс Америк нэгдсэн улстай сансрын уралдаанд орж байхдаа нэг нь сугарыг эзэлт, нөгөөх нь ангарыг эзэлнэ, нэг нь сарыг эзэлнэ гэж уралдаж исэн. За энд бол зөвлөлт холбоотой улсын сугарт бооцоод явсан. Сугар гэхдээ асуудалтай. Сугар чинь Нарны аймгийн хамгийн халуун гараг. За манай дэлхийгээс хамаагүй илүү агаарын даралттай. За ийм газар орох юм бол тэр орж байгаа одоо агаарын одоо юу чинь те октрогон одоо сансрын хүлэг чинь маш тэсвэртэй байх хэрэгтэй. Тэсвэртэй буюу савхрын одоо агаар мандлыг даах хэмжээний юм бүтээж гаргацсан титан давхархтай бүр маш ийм юу бүх бат ийм одоо юу юм байна л да. Одоо сансрын хүлэг. За ингээд энэ сансрын хүлэг
Уг нь сугарт зориулагдсан байтал буцаад дэлхий рүү унахаар бараг бүтнээрээ шахав ямар ч асуудалгүйгээр 500 кг солир одоо солир маягаар унах гадс дэлхий дээр. За энэ орж ирэх нь тодорхойлсон. Гэтэ хаана унахыг мэдэхгүй байгаад байдаг. За хаана унах болоо гэд бүгд тэрэ хайгаад байсан. Тэгээд хаана шунж магадгүй энэ чинь онол бас нэлээд том хохирол хаасайгүй гинтл энэ дэлбэрэлт олчих магадгүй гэд. Тэгээ хүмүүс сонирхоод хайгаад байсан. Тэгээ ялангуяа сүүлд нь ингээд юунууд эрдэмтэд хаашаа орох нь тодорхойлсон чинь за энэ одоо энэ эмтгийн талааг дагаад хэрэг доошлоод ивэл Австрали руу унж магадгүй гэд. Яг Австралид унахтаа Сидней буюу том том одууд хавьд нь унах магадaltaй байж магадгүй гэсэн тийм тооцоо гарч ирсэн. За тэгээд Австрали зүгээр нэр дэлбэрчүүл яана л гэж боддог юм байгаа зү. Ер нь нэг 7 хоногийн турш энэ одоо хаана унжглоо. Яг үнэндээ 7 хоногийн өмнө бол Улаанбаатарт хүртэл унах боломжтой байлаа. Мэдгүй шүү дээ тий. За тэгсэн ингээд тодорхой сүлд нь Австрали руу унах нь тодорхойлоод за тэгээд Австрали руу унна гэд Австралид бүр самраад ингээд хайгаад байсан шалтгаан тэр юм байна. Гэхдээ Космос 482 ямар ч байсан аль нэг юун дээр хаана унсан нь бол тодорхойгүй. Бид нар одоо хаана унсныг мэдээгүй байхыг бодвол энтхийн далаад унсан байна гэсэн хариу таамаглаа юм билээ. За ашгүй дээ тий нөгөө энэ тэнд хүн суурсан хураа газарт биш задгай далаад унсан бол зя тэгээ Космос 482 гэдэг энэ зөвлөлтийн үеийн 72 оны сансрын хөлөг инхүү их дэлхийд буцаж орж иржээ. Би бүр наатах чинь бүр сонсоочгүй мэдээчгүй энэ бүр миний анхны шинэ мэдээлэл л. Тийм үү. Шинэ мэдээлэл л. За би ч одоо түрүүчин 7 хоног за одоо хаана унж нэрэл унвал яах вэ гэд. Би бүр тооцч үзээд энэ хэрэг унвал ямар шууд том дэлбэрэлт болох бол гэлээ. Янз янзаар тооцч үзлээ. Яаж биднээс бүхэл бүтэн ийм мэдээг нууч чадваа. Гэхдээ 7 хоног жинго тэгээ тренд л орж ирэхгүй байгаа гэсэн юм. Тэгээ яг агаар мандал руу орж ирэх үед энэ унхан тодорхойлцоод байсан. Агаар мандал руу орж ирэх үед нь хүмүүс ингэ сонирхоод энэ одоо солирыг хайхад байсан юм билээ. Ингээд ямар учиртай хаанаас бэл. Заашгүй инхигийн далаа дээр буулаа. Шууд хилам ихчих чамагчд юм аа нуусан байна гэл. Би энийг үнэхээр би хаагуурн ч зүрсэн би мэдээгүй юм байна. Дараагийн мэдээлэл рүү орох уу? За дараагийн мэдээлэл бид нар Дэвид Бекхэм гэдэг хүнийг сайн мэднэ. За Дэвид Бекхэм маань одоо эхнэр Виктория Бекхэм буюу чинь юу лээ Виктория хин блэ Адамс штэ. Spice Girls-ийн одоо дуучинтай Виктория Адамстайгаа одоо бараг 20 гаруй жил бараг 30 жил болж байгаа болсон баг тий. За 5 сарын ихээр Дэвид Бекхэмийн 50 насны төрсөн өдөр болсон. За Лондон хотод маш одоо энэ чинь асар том одоо тий Английн бас л томоохон Британий томоохон одын төрсөн өдөр маш олон одод ирээд олонний танил хүмүүс ирсэн ийм том одоор бэлгсэн үдшилэг болжээ. За энэ үдшилэг дээр 2 хүн ирээгүй. 2 хүн ирээгүйгээс нь болоод одоо юу гэж шуураад эхэлсэн бэ гэхээр эдний харилцаа нь ингээд нөгөө сэвтчихэж ан цав гарчиж эцэггүй хоёрын голоор хин оров гэх мэтчлээ хүмүүс одоо нөгөө шармид хөвлөөчөд тэгэл юу ч байсан тий тоосго багт чинь үлгэр болгож сэвэн гэдэг одоо сүүлийн үеийн сэвэн гэж ярина тий. Одоо Дэвид Бекхэм болон Виктория Бекхэм хоёрын том хөө Бруклин Бекхэм гэж 26 настай залуу байгаа. За энэ залуу маань аав ээжээсээ ер нь харилцаа нэлээд хөндөрсөн. Сүүлийн үед ойрхон биш ер нь холдоо. За тэгээд ер нь л бол энэ хоёрын хооронд нэг тийм эцэггүй хоёрын хооронд нэлээд тийм хурцтмал байдал үүссэн. Хоорондоо юм ярихгүй байгаа гэсэн ийм мэдээлүүд цацагдчихсан. Энэ мэдээлэл нь яг яаж нотлогдсон бэ гэхээр 5 сарын 3-нд болсон төрсөн өдөр дээр нь Бруклин Бекхэм эхнэрийнхээ хамт урилга авсан байтлаа ирээгүй. Тэгэхээр аав ээж хоёр нь ураад байдаг те. Яг энэ үеэр нь хүүн ирэхгүй байна гэхээр одоо хинтчил одоо тэр чинь нэг сайхан үйл явдал биш шүү дээ. Гэхдээ 5 сарын 10-ны өдөр Sunday Times төгсөн ярилцлаганда Бруклин Бекхэм төрсөн өдрийн талаар бол яриаггүй. Гэхдээ аавтайгаа ингээд хүүхэд насаа өнгөрүүлсэн үеүдэд дуусаад ингэж ярьсан. Аавтаа одоо хүүхэд ахасаа уралдааны машинд маш их дуртай байсан. Аавын машины цуглуулгууд их гоё. Тэгээд намайг машиныхаа ард суулгаад жолоо барихыг яаж барихыг зааж өгчсэн энэ ингээд тэгээд дурсамж бол миний ингээд хүүхэд насны салшгүй дурсамжаа гих мэтчлэн ярьсан яриа нь ер нь энэ хоёрын хооронд юм таагүй харилцаа үүсэт байгаа үед хин хинийхээ намнаас биенийхээ тухай гарч байгаа анхны тохиолдол юм гинэ. Тэгээ би түрүү хайлаа. Яагаад муудав гэдзээ. Тэгсэн чинь олигтой мэдээлэл гарч ирсэнгөө. Бруклин Бекхэмийн хувьд бол 3 жилийн өмнө бол гэрэлсэн. Америкийн тийм
жүжигчин бүсгүүтэй гэрэлсэн. За тэгээ гэрэлтээ бол маш ёслол төгөлдөр ийгээд тухайн үед л бас л нэлээд томоохон хурим болж байсан. Одоо тэгэд 4 сарын ихээр бол хуримынх нь 3 жилийн ой болоод их нэртэй бол маш их тийм сарнаа цэцэг бэлгэлсэн гэдэг ийм мэдээлэл нь бол цацагд би яг хараал өнгөрчихсэн. Хуримынх нь ой болж гээл хараал өнгөрчихсэн. Тэгсэн чинь одоо болохоор ягаад чин Дэвид Бекхэм тренд дээр ороод ирсэн. Нэмээд ингээ хүүтэйгээ ягаад ярилцахгүй байгаа талаарх ингээ мэдээлүүд нь цацагдаад байна л та. Эдгээр чи одоо тийм Бруклин Бекхэм тийм би ингэсэн. За. Ер нь тийм жоохон нэг тийм жүжигчин царайтай штэ. Чам тийм санагддаг том хүн. Одоо жүжигчин биш царай гэдэг нь сайн яг. Нэг тийм одын царайтай гэх юм уу, нэг тийм онгор нэг тийм одоо ч нэг тийм нүдэ нэг тийм нэг женитл нь ончтой штэ. Оничтой штэ чам шиг. За би одоо жүжигчин. За тэгсэн чинь юу Арсенал FC гэдэг Арсенал клубын академид нь эн чинь хөлбөмбө хүчин болохоос сурж исэн юм байна. За. Сураад нилээд одоо 2015 онд сураад тэгээд тэтгэлэг авч чадаагүй хөрх юм. За хөлбөмбө хүчин болох нь худлаа юм байна гэд тэгээд загвар өмсгчөөр ажиллаж эхэлсэн байлээ. Би түрүү ингээ хувийн мэдээллийн төгөөд үзчихсэн. Бруклин ингээд том болчихж байгаа шүү дээ. Тэ нэрээ. За дэмжиж ажиллаж байгааг л танилцуулаад хий. Тапагийн ухаалаг такси үйлчилгээ дэмжиж ажиллаж байна. Тапа компани нислэг, аялал зуучлал, зочид буудал захиалга, хотын төвөр байрших, улбар шар өнгийн скутер, мопед, дугуй түрээс гээд шинэ хэрэглээний соёл, дижитал амьдралын хэв маяг нэвтэрч буй энэ үед нэмээд ухаалаг такси үйлчилгээг нэвтрүүлж байна. Тапа компани 2025 онд супер ап болохоор улам бүр өргөжүүлж нэг аппликейшнээр бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг авах боломжтой болгож байна. Тапа компани утас нь 1844 юм байна. 1844. Манай нэвтрүүлгийг Тапагийн ухаалаг такси үйлчилгээ дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За энэ одоо зургуудын манай найруулагч өгөөл энэ. Энэ Бруклин юм байна те. Авто зогсож байгаа үстэй. За тийм байна. Адилхан юм биш те энэ хоёр чинь. Гэтэ ээжигээ илүү дүүрээс юм шиг надад санагдлаа. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За. Их Британий хамгийн үнцэнтэй мод гэх юм уу? Тийм чухал мод гэж байдгийм байна. Британчууд бидрийг л олж мэдлээ. За энэ Sycamore Gap Tree буюу нэг юм ухаргаа дотор байдаг өнчин агч мод гэдэг юм байна. За агч мод гэдэг бол моднууд дотор хамгийн гоё урам ингээд сагсааж ургадаг их гоё мод. За тэгээд Их Британий яг энэ төв хэсэгт байдаг энэ агч мод маш алдартай. Яг тэгэхээр 1991 онд Робин Гудийн кинон дээр бас энэ зургийг авч ирсэн байна. Ер нь хүмүүсийн хувьд ингээд нэг үнчин агч мод ингээд яг нэг тийм үзэсгэлэнтэй зураг авахд бүр ингээд супер тохирсон ийм одоо моднууд гэж байдаг шүү дээ. За одоо энэ манай найруулагч зураг өгч байна. Энэ ийм агч мод гэдэг юм байна. За энэ агч мод за нэгдүгээр киноноор гардаг үзэсгэлэнтэй болохоор ч юм уу хүмүүсийн ажил бүглэгдэг энэ агч модны доор хүмүүс гэрлэх саналаа тавьдаг, хайртай өнгөрсөн хүмүүсээ очиж дуурсдаг. Ингээл ерөөсөн маш тийм юу шингэсэн, сэтгэл шингэсэн гэх юм уу нэг ийм мод юм байна л та. За тэгсэн чинь энэ агч модыг 2 дураг тайрцсан. Тайрцсан бүр. За энэ бүр түүхэн бүр ёстой бүр инээдтэй бүр би ойлгоогүй. Гэхдээ одоо би бол одоо ойлгохтой болно шүү дээ. Сахилгуудад одоо нэг хаяа ингээл нэг сахилгуудмаар санагдаад тайрдаг гэж ойлгож байна. За энэ одоо хүмүүсийн энэ хэргийн эзэн Daniel Graham, Adam Carruthers гэдэг ийм хоёр хүн баригдсан. За энэ хоёр ч бас энэ технологи сайн мэдгүй бүр илгийг авсан шүүхтэр яасан бэ гэхээр за одоо бүр ингээд шүүгчд ингэж ярьж энэ хоёр маш гаж хос буюу энэ хоёр хоорондоо үргэлжлүүлдэ зүгээр энэ гаж гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бүх юмыг хамт хийчихэд яг шүүхтэр очсноо нэг л үчичлээд гэсэн. Үгүй би хийгээгүй ингэсэн гэнэ. За тэгээд энэ хоёр ингэсэн юм байна. Daniel Graham, Adam Carruthers хоёр. За Carruthers бол механик хүн. Тэгээд Graham-ийн аавынх нь Land Rover-ыг засч өгсөн юм байна. Тэгээд аавынх нь оршуулганд хэрэглэх байсан машинын засаа тэрэнд нь их баярлаад. За Carruthers бол энэ одоо газрын одоо манайхаар хар ажилчин гэхүүд одоо барилга тиймэрхүү газар дээр ажилдаг. Тэгээд энэ хоёр одоо юу яасан байгаа юм? Маш дотны найзууд болоо 4 жил ирсэн байгаа. За тэгээд 2023 оны одоо орчим энэ хоёр яг энэ модон дээр очиод юу хайсан? Модны тэр хавьд очиод мэдсээр байж тэр модыг очиж тайрыг шийдсэн байгаа юм. Хамгийн сонин энэ хоёр хоорондоо ягаад тарьсан бэ гэж хаашаа уунахын таамаглаад хоорондоо бооцоо тавьсан юм уу? Йоо зайч хаашаа уунахын таамаглаад энэ модыг хаашаа уунах вэ гэж хоорондоо бооцоо тавиад тэгээд тайраад унгаасан гэж. Тэгсэн чинь энэ олон хүмүүсийн хувьд маш үнцэнтэй мод байдаг. Тэгээд дээрэс нь одоо бүр ингээд бүх бичлэг, машины дугаар, бичлэг бүх одоо энэ тэнд камерууд байгаа шүү дээ. Баригцаар л өөрсдөө баригдахгүй гэж бодож ирсэн байгаа юм.
Тэгээ яг очингуудаа баригдсан гингүүд нэг лүгөө бас чичлээд гэлсэн. Үгүй энэ надад тэгсэн гэд. Би тэр үед байгаагүй гэсэн чи characters нь яг үнэндээ тэр үед нь утсаар нь хүртэл ингээд одоо баримжаагаар хаанаас нь олж тогтоож байлаа шүү дээ. Яалтчгүй л Northern Berland гэдэг тэр газараа бэсэн болж тарж байгаа. За тэгээд энднээсээ ингээд юуны яваад байгаа юм байна. Одоо шүүх хурал нь яваад за тэгэд энэ хоёр хоорондоо ингээд муудалцаад байгаа нь хүмүүсийн анхаарлыг татаад одоогийн байдлаар Их Британд 50,000 хайлттайгаар Sycamore Gap Tree гэдэг юм хайлт одоо тэргүүлээд байна. За тэгээд энэ одоо бас надад бол үнэхээр ойлгомжгүй санагдаж байна. Энэ одоо яахаараа яах гэж одоо ингээд ийм зүг зүгээр болж байгаа. За англичууд ч бас нэг юм сахилахгүй гэх юм уу бас ийм хулиган байдлаараа алдартай байдаг. Тэгээд ууцсан байж хаад хоёулаа их тийм одоо сэтгэл нь хөөрсөн юм уу? Энэ Sycamore Tree-г тайрчээ, энэ агч модыг тайрчээ. Тэгээд хаашаа унах нь хоёулаа бооцоод байх. Зүүн тишээ бол би яаж н баруун тишээ бол иймэрхүү юм болсон юм шиг байна. Тэгээд гэтэл энэ чинь яг цаана хэдэн мянган хүмүүсийн ингээд нөгөө урсамж одоо энэ тайрцсан байгааг харуулж тийм. Харин тийм байна. Бүр нөгөө яг юу нь үлдсэн ба шүү дээ. Язоор нь үлдсэн гэдэг л үндс нь үлдсэн. Би энийг ингээд одоо юу гэдэг энэ мэдээллийг сонсоод надад яг ингээд нэг ийм өгүүлбэр л орж ирж байна. Өөд тийм үү яад ингэ гэдэг өгүүлбэр л орж ирж байна бүр нэрээ. Гэхдээ харин өөдсөн л ялчгүй өөдөө тайрсан. Гэхдээ бүр ингээд за би хэлэхүүг болдохгүй. Юу ч хийхгүй хоёр байна гэж Mercy Esther хэлсэн байна. Чулуун бодол усанд орж овоо мо хоёр тэнэг вэ гэсэн. Эрхэн баяр сүхбат мэдрэл хоёр шаар байна. Мэдрэл хоёр гар вэ гэдгсэн. За нийтээрээ бас үзээ ядагдаж байгаа. Одоо хоёр биенээ үзээ ядаад эхэлсэн. Тэгээд хэрүүл нь үргэлжлээд ийм байдалтай үргэлжилж байгаа юм байна. Дараагийн мэдээлэл рүү бүр хэлэх үг алгана. Бүр үнэхээр хэлэх үг алга. За дараагийн мэдээлэл одоо Netflix дээр нэгэн баримтат кино нээлттэй хийсэн. За ерөнхийдөө одоо нөгөө бодит гэмтэргээс сэдвэлсэн кинонууд нээлттэй хийх болгонд одоо хүмүүс ерөнхийдөө их шуурч үздэг юм байна. Ялангуяа одоо гэмт хэрэг ч юм уу энэ нэг тийм айдас төгшөр төрүүлдэг одоо үйл явдлууд одоо аимшигын түүхүүд ер нь хүмүүс их дуртай байгаад байдаг. Тодорхой хэмжээгээр тэндээс одоо дофамин ялгаруулдсан болов уу гэж би бас бодоод идэв. За тэгсэн чинь Deadly American Marriage буюу одоо үхэл дагуулсан Америк гэрлэлт гэдэг нэртэй ийм одоо баримтат кино нээлттэй хийсэн. За энэ кинон дээр 2015 онд одоо амиа алдсан Jason Corbett гэж нэг Ирланд хүний тухай гарч байгаа. Ирланд залуугийн тухай гарч байгаа. За тэгээ би түрүү ингээ үйл явдлыг уншичаад бүр нэг тийм өрөвдмөр юм шиг санагдлаа л та. За юу гардаг вэ гэхээр за энэ залуу их нэртэй 2 хүүхэдтэй байсан. Ирландтай ерөнхийдөө ингээ те ер нь бүр ингээд айхтар баян амьдрдаггүй маа гэхэд Ирландтай нилээ элбэг дунджаас дэшиг амьдрдаг байсан. Харамсалтай нэхнэр нь ингээд хорт тавдраар те би энэ ингээд муудсаар агаад нас бараад энэ үедээ чинь бага насны 2 хүүхэдтэй үн чинь нөгөө нэг юу яадаг гэртээ амьдруулдаг үйлчлэгч болон хүүхэд тасрагч гэд нэгэн одоо Америк эмэгтэй 31 настай Америк эмэгтэйг ажилд авчээ. За эмэгтэй бол ингээл те хүүхд чухтан сайн, хачин сайн, хоол ундад сайн байдаг, гэр орны сайн цэвэрлэлтэй ингээд нөгөө одоо нөгөө ээжигээ алдсан хүүхдүүдэд бол маш сайн нөмөр нөлөг болоо. За яванда нөгөө эхнэрээ алдчихад байгаа тэр залууд хүртэл хань бараа болж жоод яванда хайр дурлалын харилцаатай болоод гэрэлсэн. За гэрлийн хадаараа Америк нэгдсэн улс руу хамтдаа очиж амьдрахаар яваад. За энэ залуу би түрүү хэлсэн те нилээн одоо те боломжийн амьдралтай гэж хэлсэн тийм үү? За ингэж 390 мянгаар байшин гудалдаж авсан. 390 мянган доллар шүү заяа. Америкт очиод. Тэгснээ одоо тэр эхнэр болох Молли Мартинс гэдэг бүсгүүдэд 80 мянгаар за юугаа яа байшингаа ингээд тогтчуулаа гэдэг 80 мянган доллар өгсөн. За нэмээд бас те БМВ худалдаж авгаад мөнгө өгсөн. За тэгээ хормонд нь зориулж мөнгө өгсөнд баярлалаа гэд хатан авда 49 мянган доллар өгсөн. Тэр мөнгөтэй байгаа даа зү. Тийм байна. Тий их мөнгөтэй. Гэвч яг энэ үеэр ингээд энэ хоёрын ингээл те амьдрал ерөнхийдөө ингээл айгүй гоё ад жаргалтай мөрөөдлийн Америк гэрлэлт болцсон байжсэн чинь хүүхдүүдийн чинь ингээд юу Америк руу авчирья ингээ Америкийн иргэншилтэй болоо би ингээд өөрийнхөө нэр дээр үрчилж аваад тэг чи надтай гэрэлцсэн үед хоёлаа ингээд та гурлаа ингээд автоматар Америкийн иргэншилтэй болно л гэж л тээ. Гэвчиг залуу би хүүхдүүдийнхээ Ирланд иргэншлийн солимооргүй байна гэд би Америкийн зүгээр ногоон картанд л одоо нэг өсөлт өгсөн чинь нөгөө хөрөнгө нь өндөр болохоор ногоон картны өсөлтөд орхноос зөвшөөрөгдчихдээ болов уу гэж би бодлоо л доо. За ингэсэн чинь энэ бүсгүй зан арайшин хувраад ирсэн Америкт авчирсныхаа дараа. За энэ бүсгүй нь Америк. Тийм бүсгүй Ирланд очиод уг нь үйлчлэгч хийжсэн тий. Буцаж нутагтаа ирсэн ээ. Яах ч юм. За. За тэгээ ингэж нутагтаа ирээд зан хувраа тий нөгөө зал ер нь л нэг тийм их
доктортой биш зан характертай нэг тийм хэцүү нэг дэгс хүмүүсэд нь штэ нэг бол ингээл уурлал нэг бол ингээл нэг энийгэл тэгснэ нэг тийм савчаад тэгсэн чинь гол нь өөрөө нөгөө bipolar буюу хоёр туйлт эмгэгтэй нэмээд бас нөгөө одоо сэтгцэн эмнэлэгт ингээд хэвтэн эмчлүүлжсэн ийм хүн болж таарсан. Хамгийн харамсалтай нь 2015 онд энэ залуу одоо залуугийн хадам аав нь буюу тухайн Америк эмэгтэй аав нь гэсэн үг шүү дээ. 911 руу залгаад манай хүргэн ингээд те би ингээд айгу муу байна. Яралтай түргэн явуулаач гэгээд яасан бэ гэсэн чинь ингээд охинтой маань муудалцж явах үед нь би голоор нор салах гэж байгаад амь насанд нь хүрчих шиг боллоо гэд. Тэгэж одоо дуудлага өгөөд за дуудлагын дагуу ирсэн үнэхээр ч нөгөө залуу маань үнэхээр хүнд бэртэл аваад одоо толгойн тус газараа маш хүнд гэмтэлтэйгээр амин насаа алдсан байдгаа. Хамгийн одоо энэ баримтат киноны шуугуулад байгаа өнцг нь юу вэ гэхээр энэ хоёр хүн тийм үү одоо тэр эхнэр гээд байгаа эмэгтэй нэмээ тэр хадам аавна гээд байгаа хүн хоёр нийлээд хүний амнаас хөнөөчөд ердөө 4 жил хоригдоод 2024 он суllагдаад гараад ирсэн байна. Яагаад ингэсэн бэ гэдэг дээр л энэ баримтат кино одоо хариултыг хайгаад ингээд хэргийн одоо нөгөө үнэн мөн рүү тухайн үедээ ажиллажсэн тэр нөгөө цагдаагийн албаныхан за түргэнийхэн за тэгээд энэ хэрэг дээр ажилласан өмгөөлөгчд энэ хүмүүстэй уулзаж хийсэн ярилцлагын бүтээл буюу одоо энэ баримтат кинонд гараад хүмүүс чухам яагаад энэ хүмүүст юм бага ял шийтгсэн. Яагаад ингээ бүхэл бүтэн хүний амь тасалчаад 4 жил хоригдоод 24 онд гараад ирж байгаа юм бэ гэх мэтчлэн л хайгаж үзээд байгаа юм байна л та. Хүүхдүүд нь л их харамсалтай маань тий. Харин тэгэд бас их сони юм. Энэ хоёр ч одоо яг ингээд Ирландд байхад нь хоёр туйлтын асуудалтай байсныг нь мэдэх боломжгүй юм бах та. Мэдээгүй юм бах та тий. Яста мэдээгүй юм байлгүй. Тэгэл ер нь л амар барьцгүй хэцүү байгааз. Хэцүү юм аа. За хамтран ажиллахдаа танилцуулах хий. Яг л хайр шиг ураатай маскулан брэнд хамтран ажиллаж байна. За Mongolia Impex концерн маань 1989 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй маскулан брендийн 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чигшүүлэгчийг хэрэглэгчдэд хүргэж байна. Дэлхийн 60 гаруй улсад маскулан бэлгэвчийг бол өргөн дэлгэр хэрэглэгээ. Тэгэхээр жинхэнэ герман чанар маскулан бэлгэвч нь 100% натурал хэрэгцээгээр хийгддэг. Чанартай бэлгэвч үйлдвэрлэхэд бол өндөр чанартай түүхээ ашиглан нарийнчлалтай үйлдвэрлэн бэлгэвч бүрийг электрон аргаар шалгадаг байх нэ. За чанарыг 6-аар шалгадаг гэсэн мэн. Бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг харж шалгадаг, дүүргэж шалгадаг. За сунгах туршилт хийдэг, хаврах хүчийг хэмжих туршилт, сунгах уртын хэмжилт гэх мэт 6-аар чанарыг шалгаж энэ бэлгэвчийг үйлдвэрлэж байгаа юм. 100% натурал одоо юутай эрдэнэр хийсэн. За тэгэд мэдрэмтгий, товруутай, үйлдэлтэй, товруутай эр бэлэг эрхтний хэлбэр төгс зогсон хэлбэртэй анатомик XXL буюу том хэмжээтэй илүү зузаан хамтаа экстра дабл гэх мэт зөндөө олон төрөлтэй байна. За нэмээд шар, ягаан, ногоон 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэй гоёмсог атлаг өнгөтэй голд маш нэмгэн буюу 20%-аар илүү нэмгэн пүр зэрэг 9 төрлөө сонголт хийх боломжтой. Төрөл бүр хайрцаг дотор 3 ширхэр болон 10 ширхэр савлгаатай байгаа. За хэрвээ та бэлгэвчний сонгох хэрэгцээ гарсан бол маскулан гэдэг нэрийг тогтоогоод аваарай. Бүх төрлийн одоо өндөр чанартай бүх төрлийн одоо хэрэглэн тохирсон юм бэлгэвчнүүдийг бүх хэмжээ сонгуудаар худалдаалж байгаа. За мөн хүргэлтээр авах боломжтой. Хүргэлтээр авах бол City Farm Cigimen гэсэн вебсайт руу ороод авах юм байна. Утсаар харин авъя гэвэл утсаар дэлгэрэнгүй мэдээлэл болон хамтран ажлыг гэвэл 1819-23 юм байна. 1819-23 та бүхэн маскулан Mongolia гэж хайгаад латинаар бичиж хагаад Facebook пэйжийг лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ яг л хайр шиг ураатай маскулан брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжлэн дараагийн сэдвлөөгөө бүгдээр орцгоё. Колумбод 3 сард нэгэн сонин зүйл олдсон. За энэ ийм Бага Орб гэж нэрлэдэг байгаа. За Колумбийн Бага гэдэг ийм тосгоны ойролцоо олдсон ийм одоо бөмбөлөг олдсон. Энэ бөмбөлгийн тухай мэдээлэл саяхан одоо цацагцсан. Тэгээ Колумб даяараа энэ хайгаад байгаа юм байна. За энд нь рентген зураг хийгээд энэ бөмбөлөг ерөөсөө хүний гараар бүтээгүй байх шиг байна гэдэг ийм яриа гаргаад байгаа. За зураг нь байгаа юу? За зургийг одоо манай найруулагч өгөх Бага Орб гэдэг. За энийг одоо жишээ нь харь-гарыг сонирхогчдод эсвэл сансрын судлал сонирхогчдын тулд бол үнэхээр ингээд ярианы сэдэв болоод байгаа ийм зүйл юм байна. Колумбод гарч байгаа энэ одоо яг хаашаа 60 см-ийн зайтай ийм бөмбөлөг нь дам төмрөөр хийгдсэн. Хамгийн гол нь гагнаас байхгүй.
За хэрэв бидний одоо хүн төрөлхтний байгаа одоо юугаар те одоо энэ харуулж штэ ямар ч гагнаас авахгүй ийм одоо дээрээ энэ бичээстэй Месопотами буюу 2 мөрний дунд ганцрын үеийн ч юм уу эсвэл тэр үеийн юм шиг бичээсээр бичсэн ийм одоо ийм төмөр байна. Тэгээд рентгенээр шинжилээд үзсэн чинь энэ 3 давхар одоо давхархтай байна буюу титан гадуураа титан юм шиг нэлийн хүнд давхархтай дотороос олон металл давхархтай байна. Хамгийн сонин гараараа хүрээд үзэхээр энэ юм хөргөгчийг хөргүүрдээ дотроо байгаад байна гэдэг. Ингэж яриад байгаа. За тэгээд энэ бөмбөлөг өөрөө яаж олдсон бэ гэсэн чинь ингээд тэнгэрт зигзаг хэлбэр шиг ингээд нисэж яваад байсан. Тэгж яагаад ингээд буухт нь олж аваад 3 сард аваад тэгээд энэ одоо бөмбөлгийг Колумбийн засгийн газарт наашаа өгөх гэж шаардахад нь олсон хүн нь үгүй би нэг эрдэмтдэд өгнгээд тэгээд Кортес гэдэг нэртэй нэг эрдэмтэн энэ дээр нэг шинжилгээгээд рентген хийгээд саяхан өмнөхөө тухайн мэдээллүүдийг цадсан чинь дэлхийд даяар ингээд гахаад одоо юу юм болоо гэж сонирчрахад байгаа. За ингээд рентген шинжилгээгээр ингээд харахаар ерөөсөө хүн төрөлхтөнд байдаг тийм технологиор хийгээгүй юм шиг байна гэж одоо олсон энэ эрдэмтэн нь яриад байна л да. Яг тэгэхээр энэ одоо бөмбөлгийг хийхэд бол одоогийн байгаа технологиор дотор нь юм хөргөж хийгээд гадуур нь ингэж 3 давхар хийхэд тулд гагнаас хэрэг болно гэдэг металл ч хооронд олбоо гагнасын ямар ч орон алга. Ерөөс тэр чигээр ийм бөмбөлөг дотроо хөргөгчтэй тэгээд 3 давхар ийм бөмбөлөг яваад байна. Тэгээд энэ одоо харгааргийнх байж магадгүй гэсэн одоо энэ таамаг нэлээд гараад байгаа. Амар хэмбэ тийм жоохон нэг тийм айц хүч төрөл явчлаа. Одоо за тэгээд ингээд дэлгээд доторхыг үзсэн чинь дотор нь юу байх вэ тий? Одоо дэлгэж үзэж болохгүй одоо энийг нөө одоохон дээр рентген зургаар хараад байгаа. За тэгээд мэдгүй би бол одоо хувьдаа ингээд хариултын олтол бас бүгдээрээ ингээл нөө догтолж штеп энэ нэрээ ингээ харгаарыг бэж магадгүй гэж яриад за нэг арай өөр шалтгаан байгаа гэж зүгээр би бодож байгаа. Гэтэ одоогор бол хариултыг бид нар олж чадахгүй байгаа болохоор бага орб ингээ хүмүүсийн анхаарлыг татаад Колумбтай Мексиктэй бас энэ хайлт нэлээд дээгүүр байгаад байна. За тун удахгүй буцаад бүр дэлхийн хэмжээний анхаарлын төвлө орох байх. Тэгэхээр би бас жоохон шүрхийгээд нь ярьсан байж магадгүй. Одоогор бол дүнгэж энэ байгаа одоо эрдэмтэн одоо гаргасан мэдээлэл дээр нь үнслээд тэр хэсэгтээ энэ эрдэмтэн Жой Луис Веласкес гэдэг ийм эрдэмтэн энэ дээр нь өөрийнхөө хийсэн рентгений одоо тайлбаруудаа нийтлснээр хүмүүсийн анхааралд орж эхэлж байна. Одоо ингээд саран хэлбэртэй 5 ширхэг ингээд сар шиг юм байна шүү дээ. Дотоод дуурахтай. Тэгээд дунднаага тэр хэсэг надад яг цаг шиг харагдаад их юм. Цагтаа төстэй байна уу? Одоо мэдгүй энэ гадуур нь байгаа бичгүүдийн энэ хиймэл оюун ухаанаар уншуулах гэж тайлбарлах гэж оролцсон гинэ. Веласкес гэдэг тайлбарлахдаа маш философик тийм яриа бичсэн байна. Энэ дээр нь бичсэн байна гэж тайлбарлаад байгаа юм. За тэгээд тэрийг нь би одоо ингээ хайжлаа л да. Тэгээд олохгүй байна. За ямар сони бэ те нэг л нууцлаг тэгснэ зигзаг хэлбэртэй нисжсэн унтсан гэдэг байгаа тий. Тэр бүр тэгэхээр эн чинь бүр дээр үе юм биш бараг одоогийн шахуу юм болоод байгаа юм шүү тий. За тэгээд энэ олсон Велес Эл Потро гэдэг хүн дээр нь ус асгасан чинь дотроос нь утаа гарч эхэлсэн. Тэгээд ус нь болохоор айгүй хурдан уушсан гэдэг ингээд ер нь энтэй ингээд л ойрхон байсан хүмүүс нь Давид Эл Потро гэдэг хүн Веласкес гэдэг хүн энэ ерөөсөө хүний бүтээл биш ах шиг байна гэх мэтчлээ ингээд байхад нийтлээд байгаа юм. Ястаа сони юм байна. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. Дараагийн мэдээлэл амжих хоёлаа. За амжихааргүй юм байна да тийм. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хэрэглээ бүр тохирсон зээлийг P-on-оос ураатай P-on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. За мөн яг л хайр шиг ураантай Маскулан брэнд хамтран ажиллаа сонсогчтой өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Баярлалаа.